Санаа өнөөдрийн 5 минутын намын тэмдэглэлээрээ эд залбир харил намын талаар ярилцах болно. Гэхдээ энэ одоо их онцгой сонирхолтой байлэрхий. Яагаад тэгэхээр яг одоо Жулия Робертсын идэж байгаа энэхүү пастаг хийнгээ энэхүү намын философийн талаар ярилцах болно. Энэхүү одоо паста аматричано гэж нэрлэдэг бөгөөд би аль болох Монголын хөрсөн дээр буухайц орц ашиглаад жоохон монголчлоод өөрийнхөө өөрчлөлт хийсэн байгаа. Тэгээд энэхүү бичлэг маань амжилттай болох юм бол ер нь дараа нь номон дээр гардаг хүнсийг хоолыг хийнгээ нөгөө номын хатлаар ярьдаг тийм цуврал контент хийхийг зорж байна. За одоо бүгдээрээ хоол хийх явцдаа орцгоё. За паста маань үндсэн 6 орц орно. Эхнийх нь болохоор томатны паста хэрвээ байхгүй бол та улаалал ашиглаж болно. За тэгээ халуун ногоо байдаг та улаан өнгийн перц тэр орно. Тэгээ хар өнгийн перц бас орно. За тэгээд өөр сонгон орно. Сармис орон тэгэхээр өөрийнхөө идэхээр харуулаад хийж болно. Тэгээд тасны орон бүгдээр оливын тас хэрэглэнэ. Жирийн тас биш. Тэгээд бэйкон орно. Тэгээд энэ 5 орцон дээр мэдээж гомь маань нэмэгдээд үндсэн 6 орц болж байгаа. За хамгийн түрүүнд бүгдээрээ бэйкон болон сонгон сармисуудаа жижиглж хэрчнэ. За эд залбир хайрлах намн дээр хамгийн чухал зүйл нь за эдэх залбирах хайрлахлаар гардаг. Тэгмүүд эдэх гэдэг зүйлийг бид нэр зүгээр л өдөр тутам амьд байхын төлөө хийдэг нэг тийм энгийн зүйл шиг боддог боловч энэ яг үндэ маш том философи явагдчихэдэг. Яагаад тэгэхээр ямар ч цаг үед хэцүүч байж аргалтай ч ямар цаг үед идэх гэдэг үйл бол бидний хувьд маш том найз байсаар ирсэн. Тэгээ энэ номон дээр бас киног нь үзэж хахад ч гэсэн одоо ямар ч хэцүү зүйл тохиолдсон, ямар сайхан зүйл тохиолдсон Жулия Робертс буюу одоо намын гол дүрмээр үргэлж эзээр ирдэг. Тэгэхээр хоол хийн гэдэг нь, хоол идэн гэдэг нь өөрөө нэг төрлийн өөрийгөө хайрлах философийн илэрхийлэл болчихж байгаа гэж би үзэж байгаа. Заримдаа хоол хийх нь бол бүр нэг төрлийн мясалгал шиг хүртэл надад санагддаг. За тэгээ мэдээж бүгдээрээ усаа боцолгон. За тэгээ боцолсон усан дээрээ баг зэрэг давс нэмээд тэгээ өөрийнхөө идэх хэмжээгээр паста гоминго хийгээд чанж болгох хэрэгтэй. За тэгээ эд залбир хайрл намыг болохоор хүмүүс баг зэрэг шүүмжлэлтэй ханддаг. Яагаад тэгэхээр энэ дээр нэг бүхэн өөрийнхөө бүх хариуцлагаас цухтаад өөрийгөө олохын төлөө бүх зүйлийг хаяаж авсан гэхлээр одоо зарим уншигчдын хувьд гол дүрийн эмэгтэй минь хэтэрхий амиа хичээсэн мэт санагддаг юм шиг үлээ. Гэвч яг үнэндээ эцээц бид нэр өөрөө өөрсдийгөө заргалтай байлгахын тулд амьдарч байгаа болохоор тэр эмэгтэйг бас буруутгах ямар нэгэн боломжгүй. За бас нөгөө талаас нь тэр эмэгтэйг хариуцлагаасаа бүрэн зогцсон зөв үү буруу гэдэг том асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр энэ дээр бол таны уншигчийн хувийн бодол түүнийг шийднэ гэсэн. Тэгээд тосоо халаагаад бүгдээ энэ танараа нөгөө хэрцэн сонгон сармасаа бэйкна хийгээд шар алтна. Шарна. Тэгээ шархаас өмнө нөгөө улаан өнгийн перц, хар өнгийн перцээ өөрийнхөө амтлагаагаар хийгээд мэдэж болно. Тэгээ улаан өнгийн перц ихээр нэг юм часисан амттай гоё паста болдог. Тэгээд өөх ихтэй гахааны мах аваад шарах юм бол нөгөө тосны их гараад хурдан шаргадаад их гоё амттай болдог. Тэгэхээр тэрнээр бас анхаараарай гэж хүсье. Би тэгээ бас мэрэгжил таваач биш болохоор алдаа гараад иж магадгүй. За тэгээ галаа баг зэрэг багасгаад гахааныхаа махыг хэсэг зур шарж болох нь ерөөхдөө бол иймэр дөнгөтэй болсон шархыг хичээгээрэй. За гэтэл би бичлэгээ хийж хатаад уртлаггүй тэгээд нэг гараараа уцаа бариад нөгөө гараараа хоолоо хийгээд алдаа гаргаадаа харж байгаа сонгон сармис маань эдгэрхийг шаргадаад түлэгдчихсэн байгаа. Тэгээд одоо энэ явдлаараа би өөрийгөө буруутгаад бичлэгээ хийхээ болтлох боломж байсан ч гэсэн энэ намын дээр юу заадаг вэ гэхлээр хамгийн том уучлал бол бурхнаас биш миний дотроос ирд юм а. Өөрөөр хэлбэл би л өөрийгөө уучлахгүй бол өөрхийн намайг уучлах юм бэ гэдэг санаа гарч ирдэг. Тэгэхээр би яг номынхоо философиг дагаад өөрийгөө уучлаад алдаа гаргасан ч гэсэн энэхүү бичлэгээ өргөлүүлэн хийхээр шийдэж байгаа юм шүү. За тэгээ бэйкон сонгон сармисаа шараад болсон бол томатныхаа саусыг нэмэн тэгээ хэтэрхий бүтэн санагдаж байгаа бол нөгөө гомин чанж байгаа уснасаа нэмээд шингэлцдэг. Жирийн ус нэмсээс энэ илүү гоё юм өтгөн гоё амттай болгож өгдөг гэдгийг сорсон. За тэгээ гомин байж болж байгаах тэр үед гомин гошууд саусны нэрээ нэмээд тэгээд холиод ерөөхдөө бол пастанаа доосж байгаа. Эд залбир хайрл номноос одоо өөр ярих зүйл зөндөө олон байдаг ч гэсэн энэ дотроос нэг сонин зүйл миний толгойд маш тадар үлдсэн байдаг. Тэр нь юу юм гэхээр хоолыг таашааж идэх. Өөрөөр хэлбэл би нөгөө өдөрт 3 хоол идэх ёстой болохоор л иддэг ч юм уу. Нэг бол зүгээр амьд байхын тулд өсөлөнгөө дарахын тулд л иддэг төрлийн хүн. Гэтэл яг хоолнд тусгай цаг гаргаад өөрийгөө хайрлаад тэгээ ингээ идэхээр хамаагүй гоё өөр мэдрэмжийг автсан байлээ. Тэгэхээр одоо бичлэг хингээ өөртөө зориул цаг гаргаад ийм гоё тавг засж агаад ингэж шинэ хоол өөрөөрөө оршин миний үед маш том амралт болсон.
Тэгээ нөгөө талаасаа тийм бясалгалын шижтэй юм шиг мэдрэмж төрж эхэлсэн. Тэгээ пастада сонгот нь дээрэс нь базилик ч юм уу, розмари ч юм уу нэг тийм жоохон хувцтай амттай ногоо цацаад тэгээд ер нь бол бидний хоол ингээд дуусж байгаа. Тэгээд хоолоо амтрахын дээрээ бас намаа амтрахын уншаарай гэж хүсье.